За та бүхэн сайн байцгаана уу? Хөргөл увсан багшийн зүудний йогийн хичээл. За ингээд одоо хүмүүсээс ирсэн асуултуудыг харахад 100 асуулт ирсэн. 100 асуулт ирж байгаа учраас тэр болгонд хариулах болцоо байхгүй маа. Тэгвэл ерөнхийд нь асуултуудыг харж агаад ерөнхий асуултнуудад би одоо хичээлийнхаа явцад хариулъя гэж бодож байна. За ингээд эхний асуулт энэ төмөөгийн дадлага хийж байгаагүй хүмүүс эсвэл шинэ амарлан оршихуйн одоо тогтоох бясалгал хийж байгаагүй хүмүүс энэ зүудний йогийн бясалгалыг одоо хийж болох уу гэсэн асуулт байна. Бололгүй яах вэ? Одоо энэ бясалгалыг ямар ч хүн хийсэн болно. Тэгтээ төмөөгийн бясалгал шинэ хийдэг хүмүүс байх юм бол илүү тустай. За тэгтээ тэрэнгүүгээр ч гэсэн энэ дадлагыг хийж мөн болно. За дараагийн асуулт. Бүх юмыг зүүд гэж бодоод одоо ингээд бүх юм зүүд гэд яваад байсан чинь би одоо энэ фитнесийн дасгал бие махбодын ийм дасгал хийхээс айдаг болчлоо. Энүүнтэй яаж харьцуул зөв бэ гэсэн асуулт байна. За бид ингээд одоо үргэлж биеэсээ гадна ямар нэгэн зүйл байна гэдэгт ингээд бүр яснаасаа итгэж гисэн байдаг. Бид үргэлж одоо биеэсээ гадна тийм ямар нэг юмнаас зурч идэг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд зүудний йогийн дадлагыг хийгээд эхлэхээр тэр зууралт чинь багасаад ингээд ирэхээр хүн сандрах, айх, ийм зарим нэг тааламжгүй тийм мэдрэмжүүд төрөхөнд байгаа. Яагаад гэвэл биднээс үргэлж нэг юмнаас зуураа сурцсан байдаг. Бидний биеэс гадна өөрөөсөө бүтсэн ямар нэгэн зүйл байна гэд хэдийгээр бид оюуны хэмжээнд эднээс чинь бүгдээрээ өөрөөсөө бүтээгвэ гэд тэгж бодож байгаа ч гэсэн бүр ухтаа тийм зууралт нь бол байж л байдаг гэсэн үг. За тийм учраас таны энэ зүудний йогийн дадлага таны тэр одоо яг тэр загт юу гэмдэ тэр зууралтыг чинь тэр төвшөнд нь хүрч очиод ингээд тэрий чинь жоохон хүндчихэж чинь гэсэн үг. Тэрий чинь ингээд хүндчихэж байгаа учраас танд ийм самгартах одоо жоохон айдас маягтай юм төрөх ч юм уу. Тийм одоо нөлөө үзүүлж болно. За тэгэхээр энийг бол би эхлэн сурагчдын хувьд энгийн үзэгдлээ гэж хэлмээр байна. За дараагийн асуулт. Ингээд зүүдэндээ би өөрийгөө зүүдэлж гинэ гэдгийг мэдээд байх юм бол эн чинь зүүдэд тодхон үзэж гин гэсэн үг мөн үү? Эсвэл би одоо зүүдэндээ өөрийгөө хяндаг болчоод тодхон зүүд үзэж гин гэж хэлэх үү? Гэсэн асуулт байна. За бид одоо зүүдээ энэ би зүүдэлж шүү гэж таних нь хангалтгүй байгаа. Яг гэвэл нэг удаа таних нь хангалтгүй байгаа. Тэгээд та зүүдлэх болгондоо би зүүдэлж шүү гэж таньдаг болох юм бол энэ бол одоо тогтвортой болсон тодхон зүүд. Тэгсэн ч гэсэн эн чинь бас зүүдээ эрхшээхэд хангалтгүй байгаа. Ингээд бүрэн эрхшээсэн зүүдээ бүрэн эрхшээсэн тийм төвшөнд хүрнэ гэдэг нь зүүд танаас шалтгааллахгүйгээр зүүд аяндаа зүүдлэгдээд байна гэж байхгүй болно. Юу зүүдлэхээ та өөрөө шийднэ гэсэн үг. Тийм төвшөнд хүрэх юм. Тэгээ яг одоогийн байдлаар бол бид юу зүүдлэхээ сонгож чадахгүй. Зүүд ямар юм бидэнд зүүдлэгдэхийг бид хянах арга байхгүй байгаа шүү. Тэгэхээр бидний зорилго бол бид юу зүүдлэхээ шийддэг, хүссэн юмоо зүүдэлдэг тийм л болох гэдэг юм. Би жаргалтай баймар байна. Би жаргалтай зүү зүүдэлнэ гэвэл би жаргалтай л зүү зүүдэлнэ. Би хаардаар зүүдлэхгүй гэсэн үг. За ингээд бидэнд асуулт олон байгаа учраас их товч хариулахыг би хичээж байгаа юм шүү.
За дараагийн асуулт нь би одоо ингээд олон удаа зүүдээ таниад ингээд зүүдээ ингээд байнга би зүүдэлж байна гэд мэддэг болчохоор зүүдээ ингээд байнга таниад ахаар маш их айх сандрах бачимдах тийм явдал гараад байна. Энийг яаж зохицуулах вэ гэсэн асуулт байна. Энэ хүний зүүд нь тогтворчсон байгаа учраас одоо ингээд зүүдлэх болгондоо зүүдээ таниад байна гэсэн үг. Тэгээд энийг яаж би зохицуулах вэ? Тэгээд зүүдээ таниад ахаар би ингээд эвгүй тааламжгүй байдалтай болоод байна гэсэн асуулт байна. За ингээд биднээс зүүд тогтворчоод ирэхээр биднээс зүүдээ тогтворчуулахын тулд эхлээд аялдаг, дараа нь бид дүрээ өөрчилдөг, тэгээд тоо хэмжээгээ өөрчилдөг. Ингэснээр бидний зүүд маш тогтвортой болоод ирнэ. За ингээ маш тогтвортой болоод ирэхээр одоо биднээс зүүдээ эрхших гэж үзэх ёстой. Одоо бид зүүдээ эрхшихийн тулд зөвхөн сайхан зүүдтэй өчөө олоо зогсохгүй хамгийн муу, хамгийн аимшигтай, хамгийн хардаарсан зүүдтэй хүртэл бид учраа олдог тийм болох ёстой. Үүний тулд бид одоо тэр биднийг байр залдуулдаг, бидний хамгийн айдаг, хамгийн хүсдэггүй тэдгээр зүйлсийг бид зүүдэндээ авчирч ингэж одоо эрхшээхийг хичээх ёстой. За ингээ зүүд чинь тогтворчоод ирэхээр та одоо түүнийг юу зүүдлэхээ та одоо сонгож эхэлнэ гэдэг нь шүү дээ. Юу зүүдлэхээ та одоо таны дураар болж эхэлнэ. Энэ зүүдний өөгийн дадлага хийж байгаагийн чинь гол зорилго нь тэр юм шүү дээ. Бид одоо зүүдэл захирах гэдэг. Зүүд биднийг сонгох биш, бид зүүдээ сонгоно. За дараагийн асуулт. Эртний зарим ухаанд зүүдийг бидний одоо далд ухамсарын явуулж байгаа, илгээж байгаа мессеж гэж үздэг. За тэгээд одоо тодхон зүүд үзхийг тэнд одоо сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байгаа байдлаа гэж үздэг. Энийг буддизмд юу гэж үздэг вэ? Тэгээд энэ хоорондоо ямар зөрчилдөж байна уу? Зөрчилтэй юм байна уу гэсэн асуулт байна. За нэг талаар энэ үнэн. Нэг талаар энэ үнэн. Тэгвэл зүүд гэдэг бол маш ээдрээтэй ойлгоход амаргүй зүйл. За ингээд 100% одоо баталгаатай биш тэгтээ ер нь бол шүн дундаас өмнө цагт зүүдэлсэн зүүд чинь таны өнгөрсөн амьдралтай холбоотой байдаг. Шүн дундын үед зүүдэлж байгаа зүүд чинь одоо цагийн амьдралтай чинь холбоотой байдаг. Харин үүрээр зүүдэлсэн зүүд чинь таны ирээдүйн төрлүүд, ирээдүйн цагт хамааралтай байдгаа гэж үздэг. Тэгэхдээ 100% баталгаатай биш шүү. За энэ бол одоо зүгээр тодорхой нэг чиглэл гаргаж чиглүүлж өгч шít. За үүнээс гадна хоёрдугаарт бидний хий шар бадган бидэнд нөлөөлдөг. Бидний зүүдэнд нөлөөлдөг. Одоо энэ өнгөрсөн одоо ирээдүйн зүгэнсэн ийм зүүд бол бидний далд ухамсарт хадгалагдсан тэр уул мөрөөс шалтгаалж байгаа. Тэр бол үнэн. Тэгвэл бас тэрнээс өөр зүйлс бас бидний зүүдэнд нөлөөлөх нь байдаг. За тэгэхээр шүн дундаас урагшаа бидэнд бидний бие махбодод энэ бадган давамгайлж идэг. Шүн дундын үед шар давамгайлж идэг. За өглөөгөр болохоор хий давамгайлж байдаг байна. Тэр нь бидний ямар зүүд үзэх вэ гэдэгт нөлөөлдөг гэсэн үг. Тийм болохоор та зүүдэнд тэгтлээ их итгэх хэрэггүй. Үнэн дээр бол зүүдэнд болж байгаа явдалд итгэж болохгүй юм. За ингээ бадганы мөн чанар нь бол шороо ба усан махбод гололдог. Тэгээд цагаан өнгөтэй. За тэгэхээр одоо та заан юм уу тийм хүнд заан чи хүнд шүү дээ тий. Тийм хүнд нүсэр зүйл за эсвэл цагаан өнгөтэй цэцэг юм уу зүүдлэх нь бий. Шүн дунд гэхэд цагаан биш улаан өнгөтэй цэцэг зүүдлэх нь бий.
Тэгээ дүүрэлтсэн гал зэргийг зүүдэлж болно. Яагаад гэвэл шүн дунд шар давмгайлдаг. Шарын мөн чанар нь бол галын мөн чанартай. Гал махбодтой. За тэгвэл үүрээр одоо та илүү хий махбод давмгайлдаг учраас нисжинч гэж зүүдлэх юм уу? Цэнхэр өнгөтэй цэцэг зүүдлэх юм уу? Цэнхэр даашин зөмссөн байж гэж зүүдлэх юм уу? Айл махбод давмгайлсан байна гэдгээс шалтгаалаад бас зүүд өөрчлөгдөх тийм нөлөөтэй байдаг байна. За ингээд өөрөөр одоо та гүүж байна. Эсвэл маш хурдтай машин жолоодоо давхиж чинь гэдэг юм уу? Тийм зүүд үүсэх бололцоотой. Яагаад гэвэл хий махбод давмгайлж байгаа учраас. Тиймээс энэ хий шар бадган таны биед явагдаж байгаа тэр химийн урвалуудыг өөрчлөөд тэр чинь таны зүүдэнд нөлөөлж байна гэсэн үг. За ингээд үүн дээр нэмж хэлэхэд төвдийн тэжээхүй ухаанд зүүд унших гэж байдаг. Зүүд тайлах гэдэг юм уу? Тийм зүйл байдаг. Одоо яг зурхаа зурж байгаа мэт таны зүүдэл ямар зүүдлсэн тэрийг чи яриулаад таны тэнд ч өвдөж гинэ, энд ч өвдөж. Тэр чин ер нь илэг чин цөс чин жоохон тийм болцсон юм байна гэдэг юм уу? Тийм онош тогтоох юм байдаг байна. За тэгвэл энэ дотор хоёр янз зүгээр ямар ч өвчнгүй, ямар ч эмчлэх зорилгогүй зүгээр хүний зүүдийг тайлж ингэж одоо ирээдүйг нь хэлж өгөх ч юм уу? Тийм одоо зүүдний тайлал бий. Эсвэл бүр өвчтөй хүмүүст үзэгдсэн зүүдээр нь оншийн тогтоох тийм хоёр янз байдаг байна. За энэ бол төвдийн тэжээхүй ухааны сургаалын нэг гол бүлэг гэсэн үг. Нэг бүлэг, бүтэн бүлэг энэ зүүдний талаар байдаг юм аа. За мөн хэн нэгэн хүний ирээдүйг уншиг гэвэл одоо зургийг нь хувцс хунаар эд юмсыг нь хажуудаа тавьж агаад унтаад тэгээд зүүдэндээ юу үзэгдэхийг зүүдээ манжаагаад тэр хүний одоо хүнийг мэргэлдэг гэсэн үг нэг ёсны. Тийм одоо арга бас байдаг. Ер нь бол энэ зүүдтэй холбоотой иймэрхүү зүйлс зөндөө их байгаа. Маш олон. Зүүд гэдэг чинь ерөөсөө яг супермаркетад орсон юм шиг шүү дээ. Юу ч тэнд байх бололцоотой. За ингээд супермаркет дотор юу байдаг вүлээ гэхээр бүх юм байдаг үстэй. За далд ухамсарын мессеж юу магадгүй яагаад болохгүй гэж далд ухамсарын мессеж ч байх бололцоотой. Мессеж гэж хэлж болно. Яагаад гэвэл заримдаа ингээд ямар нэг юм болохыг зөвгнөөд ингээд янз янзын шинж тэмдэг гарах нь биш дээ. Тийм байх боломжтой. За ингээд тийм тусгай чадвартай төрдөг хүмүүс ч байгаа. За энэ талаар ярих юм бол маш том сэдв учраас хариултаа энэ хүргээд зогсъё. Дараагийн асуулт. За энэ цэцгийн дэлбэн дээр дүрслэх үсгнүүд заавал төвд үсэг байх ёстой юу гэсэн асуулт байна. За ингээд тэр ануудаараа гэдэг тарны үсгнүүдийг нь дүрслэх юм уу? Би бас ингээд хэлэх ёстой юу? Яг ингээд одоо уусах үед нь ануудаараа гэд хэлэх ёстой юу? Эсвэл зүгээр дүрслэх ёстой юу гэсэн асуулт байна. За энэ тарны үсэг бол одоо тэр тарны дуудлагын зураг нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид голдуу тэр үсгэн дээр төвлөрнө. За яг тэр үедээ бол энэ тарныг унших хэрэггүй. Зүгээр үсгэн дээр нь одоо төвлөрөхөд болно. За дараагийн асуулт. Рембүче. Хэрвээ би зүүдэндээ чөтгөр шулмс одоо тийм сөрөг бодгаал үзүүл яах вэ? За тэгээд би зүгээр энэ зүүд шүү гэд одоо бяцлагсан хിവэрэ байх уу? Тэднээс надад хор хүрэх гэдэвэл би одоо яах ёстой вэ гэсэн асуулт байна. За иймэрхүү тохиолдолд янз янзын арга байдаг. Тэгэхдээ хамгийн сайн арга нь энэ бол зүүд шүү, би зүүдэлж байна гэж хэлэх юм да. За ингээд энэ зүүд шүү гэж танд чадах юм бол хамгийн сайн. За тэгээд одоо хоёр дахь сайн гэх юм бол та энэрл нэгүслийг бяцлагж болно. Энэрл нэгүс тэдгээр амьтдыг бодоод
тэдгээр амьтдын зүгт хандаж энэрл нэгүслийг бясалгаарай. За ингээд одоо зүүдээ өөрөө сонгодог, зүүдээ бүрэн эрхшээдэг болчихвол юм бол одоо хамаг асуудал арилах гэдэг шүү дээ. Тэр бол одоо ерөөсө бидний энэ зүүдний йогийн дадлагын эцсийн зорилго бол тэр шүү дээ. Хамгийн том зорилго нь зүүдээ бүрэн эрхшээтгэл болох. Тэгж байж л таны хүсэхгүй байгаа тэдгээр зүүднүүд чинь танд орж ирэхэ болох нь шүү дээ. Бид энэ амьдралд өөрийнхөөрөө байж чадахгүй ингээд үеийн эрхээр яваад байгаатай адилхан бид одоо хүссэн зүүдээ зүүдэлж чадахгүй ингээд юу бидэнд зүүдлэгдэн тэрийг л зүүдлээд байна. Энэ бидний одоо далд ухамсарын уул мөрөөс энэ гаралтай гэдэг нь бол үнэн. Тэр уул мөрөөс бол хинч ангижрааг байгаа шүү дээ. Хинч ангижрч чадахгүй гэгэр хүртлээ. Тэгэхээр үндсэндээ бол бид одоо нийгмийн шаардлагаар нийгэм биднээс ямар хүн байна гэж шаардаад байна. Тэр хүн л болчиход явж байгаа шүү дээ. Тэрнээс бидэнд өөрийн дураар өөрийн хүсснээр байх тийм болцоо байхгүй. За дараагийн асуулт. Энэ Анутара гэдэг тарины өсгөнүүд 5 махбодтой холбоотой юу? Ингээд энэ өсгөнүүдийг уусгана гэдэг маань бид 5 махбодоо бас уусгаж байгаа юу гэсэн асуулт байна. За энэ холбоотой юу гэвэл холбоотой. Тэгэхээр бидний энэ унталтын үйл явц яг бидний үхлийн үйл явцтай адил зарчмаар явагддаг. За ингээд гадаад үхэл, дотоод үхэл гэж байгаа. Гадаад үхэл нь 4 үе шаттай, дотоод үхэл нь 4 үе шаттай. Тэгэхээр бид ингээд унтах үед, нойронд автах үед яг үхлийн үетэй адилхан эхлээд шороо махбод усан дуусдаг. Тэгээд ус нь гал нь хийн окторгүй махбодод уусдаг. За тэгэхээр бидний нойр гүнзгийрээд энэ яг тохиолдолд унталтын тохиолдолд А үсэг бол тарины А үсэг шороо махбодтой, нүү үсэг усан махбодтой, Да үсэг гал махбодтой, Ра үсэг хий махбодтой холбоотой. Тэгээд эцэст нь үсэг нь шингэж байгаа нь окторгүй махбодод шингэж байгаа маа. За ингээд мөн 5 бурхны аймагтай холбоотой. Тэгээд энэ алхам бүрд бидний нойр гүнзгийрээд байгаа. Яагаад гэвэл зүүд үүсхийн тулд бид унтах ёстой. Тэр хамгийн гол. Тэгэхгүй л бид зүүд үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол унталтын үе шатууд байхгүй. За ингээд энэ асуултанд ингээд тарины уусалт энэ зөвхөн баруун тишээ цагийн зүүнний дагуу ирэх юм уу? Эсвэл цагийн зүүнний эсрэг бас эргэж болох уу гэсэн асуулт байна. За энэ зөвхөн ийшээ эргэнэ гэсэн юм байхгүй. За ингээд нар зөв цагийн зүүнний дагуу ингэж эргэлдэж уусахыг бид арга, цагийн зүүнний эсрэг уусахыг бид бэлэг гэж нэрлэдэг. Бидний энэ дадлага дээр бол одоо аргын байдлаар уусгаж байгаамаа. За энэ дараагийн асуулт. Та ингээд тодхон зүүдэндээ маш олон зүйлийн юмыг хийж болно гэж хэлсэн. Тэгэд одоо яг юу хийвэл дээр вэ гэсэн асуулт байна. Яг ямар үйлийг үйлдвэл илүү утга төгөлдөр байх вэ гэсэн юм бо. За та зүүдэндээ тодхон зүүдөө үзчих юм бол хүссэн дадлага хийж болно. Хүссэн дадлага ямар ч дадлага хийж болно. Гадаад хэл сурч болно. Жишээлбэл герман хэл сурч гэдэг юм уу. За тэгээ бясалгал хиймээр байна уу? Лужоны дасгал хиймээр байна уу? Янз бүрийн одоо юу ч хийх бололцоотой. Өдрийн цагт хийжсэн дадлага шөнийн цагт үргэлжлүүлж болно. Тэгвэл илүү хурдцтай. За ингээд өдөр нь бүн шөнийхөө зүүдний йогийн дадлагыг өдөр нь ингээд бүх юм зүүд юм аа гэж бодоод явж яхад шөний чин дадлагад мөн одоо нөлөөтэй тустай. За ингээд өдрийн цаг сурч чадахгүй байсан юм аа шүн сурах юм бол маш одоо хурдан яагаад гэвэл эсэргүүцэл багтаа гэж би хэлсэн. Тэгээд одоо маш бага шамдал хэрэгтэй биднээс.
Ер нь бол баг шамдалгүйгээр. Тэгтээ шамдал гаргах юм бол илүү л хурцна. Тэгэхээр ерөөсөө юу дуртайгаа татуулж болно. За ингээд хамгийн энгийн жишээг авахад хүн болгон жаргалтай байхыг хүсдэг. Та өдрийн цагт жаргалтай байж чадахгүй байгавал зүүдэндээ жаргалтай байх дадлагыг хийж болно. Жаргалтай байж дадуулж болно. Тэгхийн бол таны өдрийн амьдралд нөлөөлөх боломжтой. За дараагийн асуулт бол маш том асуулт байна. Хуусан чанар гэж юу вэ? Зүүдэн дундаа яаж хуусан чанарыг онох вэ гэсэн асуулт байна. За ингээд би та бүхэнд өнөөдрийн хүртэл энэ заагаад байгаа 4 үе шат байгаа зүүдний йогийн. Тодхон зүйдээ үзэх, тодхон зүйдээ тогтворжуулах, бүрэн эрхэнд орсон тодхон зүйд. За тэгээд 4 дахь дээр нь хоосон чанарыг бид бясалгана. Тэгтээ эхний 3-ыг нь төгөлдржүүлчих юм бол танд 4 дахьыг нь хийх шаардлага гарахгүй. За ингээд зөвхөн 2 дугаар шатанд хүрэхэд л одоо зүүдэн тогтвортой, тодхон зүйд тогтвортой болно гэдэг л одоо маш том амжилт юм шүү дээ. Маш том амжилт гэж ойлго. За тэгээд буддизм дотор одоо ингээд бас 2 янзаар ангилж болдог. Буддизмыг хорвоогийн зорилготой буддизм, хорвоогоос хитийдсэн гэх юм уу? Тийм буддизм гэж хувааж болно. За хорвоогийн чиглэлтэй одоо зорилготой гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэвэл ерөөсөө л одоо энэ насандаа сайхан амьдрах гэсэн тийм л зорилготой хүмүүсийг хэлнэ. Эрүүлэн аз жаргалтай сэтгэл санаа биеийнхаа сайхан сайн тэгж амьдрахыг бид энэ одоо хорвоогийн жаргал гэж нэрлэдэг байна шүү дээ. За тэгэхээр эхний 3 шатаар ингээд өөрийнхөө зүүдийг бүрэн эрхшээчгээр тэр чинь зүүдээ эрхшээчнэ гэдэг чинь сэрүүн үед тэр нь одоо сэрүүн үеийн энэ том зүүдийг ч гэсэн эрхшээгээд эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр таны амьдрал угаасаа тэрийгэ дагаад өөрчлөгдөнө. Тэгэхээр энийг бол одоо энэ хорвоогийн жаргалд хүрэхийг зорж байгаа хүмүүст хангалттай гэсэн үг. Эхний 3 шат нь. Тэгэхээр ер нь хоосон чанаргүйгээр ч гэсэн та жаргалтай болчих болно л гэсэн үг. Зүгээр л одоо сайхан жаргалтай эрүүл сарвал сайхан амьдраад дуусъя гэж байгаа бол хоосон чанарыг зүгээр март. Тэгээ хоосон чанарыг онно гэдэг чинь бидний энэ амьдралаас хитийдсэн юмыг харж байгаа. Энэ амьдрал бол ерөөсө тооцогдохгүй. Эннээс хамаагүй хитийдсэн тийм зүйл яригдж байгаа шүү дээ. Тэгээ төөрөлж байхгүй, үхэлж байхгүй тэрнээс бүр цаашаага хитийдэж гарна гэж бодлоо. Тэгэхээр та ямар ч хичнээнч аз жаргалтай хичнээнч эрүүл сарвал амьдралаа гэсэн та үхэл төрөлтийн атганаас гарахгүй шүү дээ. Атганд л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ насандаа л зөвхөн сайхан амьдрья гэсэн хүмүүсийн хувьд бол хоосон чанарыг заавал онох гэж оролцсны хэрэггүй. Харин үхэл төрөлтний эргэлтнээс гарья гэж бодож байгаа хүмүүсийн хувьд хоосон чанарыг онож байж л гарна. За ингээд товчоор хэлэхэд хоосон чанарыг заавал олохгүй гэхгүйгээр олъё гэж бодохгүй ч байсан гэсэн та зүүдний йогийг дадуулж болно. Бид одоо энэ их зүүдээ өөрчлөхийн тулд бид бага зүүдээ эрхшээх хэрэгтэй. Бага зүүдээ эрхэндээ оруулахын тулд бидэнд одоо бүрэн эрхэнд орсон зүүдэн биех хэрэгтэй. Тэгээд одоо зүүдэн бие бүрэн эрхэндээ оруулаад ирэхээр та бага зүүдээ захиран зарцуулж чаддаг бол. Тэгснийхаа дараа бага зүүдээ захиран зарцуулаад ирэхээр чинь тэрийгэ дагаад сэрэн үед таны энэ их зүүд чинь өөрчлөгдөд ирэх юм аа. Тэгээ та
Яаж л амьдрмаар байна? Ямар сайхан сэтгэлтэй, ямар сайхан бие балдартай яаж л амьдрмаар байна? Тэр бүхэнд одоо нөлөөлнө гэдэг шүү дээ. Зүүдэн биеэрээ дамжуулаад та одоо ямар сайхан сэтгэлтэй хүн болох уу, ямар сайхан бие балдартай хүн болох уу гэдгээ сонгож чадж байгаа юм чинь та амьдралаа бас өөрчилъё гэж бодох юм бол болох л асуудал байгаа юм. За ингээд ер нь бол ихэнх хүмүүсийн хүсдэг боддог юм л энэ шүү дээ. Энэ насаа л боддоо шүү дээ. Яг энэ амьдралаас даваад гарцсан ирээдүг бодож байгаа нь ер нь ховрол байдаг. Ер нь ихэнх хүмүүсийг харж байхад энэ ахуйн жаргал, ахуйн сайн сайхны төлөө л явж байгаа болохоос биш нэг ашдын амгалан зориод байгаа хүмүүс бол ховор байдаг юм аа. Зүгээр л одоо энэ амьдралаа бодож байгаа хүмүүсийн хувьд бол хуусан чанар зүгээр мартаа гэж л хэлмээр байна. Танд хуусан чанарыг заавал унах гээд байх шаардлага байхгүй. За бид бүгдээрээ л ер нь ихэнх нь дандаа л энэ амьдралынхаа одоо хэрэгцээг хангах гэж араас нь гүйсээр байгаа л элдв амьдралын хэрэгцээг хангахын араас хөөцөлцөөр байгаа л энэ насаа бардаг шүү дээ. Би тийм ч юмтай болмоор ийм ч юмтай одоо тийм юм хэрэгтэй одоо тийм юм хэрэгтэй гэд явж итэл бидний нас дуусчдаг штэ. Тэгэхээр ингэж явж байгаа хүмүүсийн хувьд одоо зүүдээ эрхшээлтэй оруулна гэдэг бол одоо хамгийн дээд хамаг хүслээ биелүүлж байгаатай л адилхан юм. Яагаад гэвэл та бүрэн эрхэнд оруулсан зүүдэн бие одоо яг ямар биетэй болмоор байна, ямар сэтгэлтэй болмоор байна тэрэндээ ашиглана. Тэгээд тэрийг чинь дагаад ямар амьдралтай баймар байна. Тэр чинь өөрчлөгдөж гарч ирнэ. Бидний энэ ийм их завгүй байгаад байгаа чинь ерөөсөө энэний л төлөө үсттэй тий сайн сайхан л байх гал сайн сайхан амьдарчих гал ингээд л завгүй л яваад байдаг хүмүүс. За энд би хоосон чанарын талаар нэг их ярихгүй. Тэгтээ хоосон чанаргүйгээр бид өнгөрсөн амьдралыг, энэ амьдралыг, ирээдүйн амьдралыг за тэгээд дээрэс нь кармаг, за тэгээд дахин төрөл одоо ингээд гэгэрэл үйл, шалтгаан, үр эдгээрийн аль нэг нь ч бид хуусан чанаргүйгээр тайлбарлах аргагүй маа. Бидний энэ оршин байгаа энэ оршихуйг ерөөсөө хоосон чанаргүйгээр яаж тайлбарлах арга байхгүй. За энийг л ойлгочиход болж байгаа. Буддизмд ер нь бол хүнд хийдэг алдаа гэж зөндөө л байдаг бах. Алдаа бол маш их байгаа. Тэгэхдээ хамгийн аюултай. Тэгээд хамгийн том алдаа юу вэ гэвэл буруу үзэл. Буруу үзэл байдаг. Энэ буруу үзэл дотроо одоо үнэн мөн чанар, юмсын үнэн мөн чанарыг таниагүй тэр буруу үзэл бол хамгийн аюултай. Энэ орчлон дээр хүмүүсийн хийдэг сайн үйл зөндөл байгаа. Янз бүрийн сайн үйлийг үлдэж байгаа. Тэгэхдээ тэрэн дундаа хамгийн сайн үйл нь юу юм бэ гэвэл зөв үзэл. Үнний үнэн мөн чанарыг ойлгосон зөв үзэл хамгийн сайн үйл юм аа. Тэр үнний үнэн мөн чанарыг ухаарсан тэр хоосон чанарыг онсноор бидний өөрөөс зурах зуралт багасдаг. Зуралт байна л гэдэг чинь танд зовлон байна л гэсэн. Та өөрийнхөө гоо сайханд шунж байгаа бол гоо сайхнасаа зурж байгаа бол танд маш үзэсгэлэнтэй зовлон байна л гэсэн. Таны бид барих хүн чинь том байх тусмаа таны зовлон чинь том байна. Таны бид барих уу боловсралтай байх тусмаа таны зовлон чинь их боловсронгүй байх болно. Бид барих уу чинь бага байх тусам таны зовлон бага, том байх тусам таны зовлон агуу байх болно. Энэ зуралт гэдэг чинь ерөөсөө л могоон хор гэсэн үг шүү дээ. Нэг дусал могоон хор л бүх биеийг хордуулахад хангалттай шүү дээ. Нэг дусал.
Та одоо ингээд маш их сайн зүйл хийдэг, маш их буянтай ийм хүн байлаа. Таны биед барих уу, тэр өчүүхэн төдий биед барих уу ч л таны энэ бүх юмыг баллаад ичиж байгаа. Бүх хичээл зүтгэлийг чинь боллоо л тэгэл өвчин зовлон. Өөрөө ч авчрахгүй. Тэгэхээр хоосон чанар гэдэг бидний эгог багасгана. Бидний эгог арилгана. Заримдаа би гэж байгаа энэ сэтгэл маань биднийг жаргадаг. Тэгэхдээ хамгийн сайхан юм чинь би гэж байхгүй тэр сэтгэл юм шүү дээ. Тийм учраас таны амьдралын, ер нь хүний амьдралын хамгийн сайхан үе нь хизээ байдаг гэж хүнд хайртай болоход. Тэр үед хүний эго дооцогтой хүртэл багасдаг. Тэгэхээр бидний амьдралын ерөөсөө хамгийн сайн цаг үе нь юу юм бэ гэх юм бол ялж байгаа тэр мөч чинь биш. Ялагдж байгаа тэр мөч чинь байдаг байхгүй юу? Бууж өгч байгаа тэр мөч чинь байдаг. Хүнд хайртай болоход таны эго арилдаг. За яг тэр үе чинь таны хамгийн сайн хувилбар чинь тэр. Та хүнд хайртай болсон дээр үү, хүн танд хайртай болсон дээр үү? Аль үе нь танд илүү дээр үү? Өөрөөр хэлбэл хүн танд хайртай болно гэдэг та хүнээс хайр авч байгаа үз. Та хүнд хайртай болно гэдэг та өгж байгаа үз. Уг нь бол та юм алдж байгаа үз. Зүрхээ алдж байгаа үз. Тэгсэн хэрнээ тэр үедээ та хамгийн жаргалтай байдаг байхгүй. Тэгэхээр үргэлж авах жаргал байдаггүй байх нь шүү дээ. Энэ өгж байгаа нь бас жинхэнэ жаргал байдаг шүү дээ. Та хүнд хайртай байхдаа жаргадаг болохоос биш хүмүүс таныг хайрлаад байна гэж та тэгтлээ гэж жаргахгүй. Нэг хүн танд хайртай байх нь хангалттай шүү дээ. Олон хүн хайртай бол зовлон болно үсттэй. Нэг хүн танд хайртай байхад л ёстой за болно одоо баярлалаа дахиад хэрэггүй гин үсттэй. Үгүй баярлалаа миний зүрх сэтгэл зай алга. Хүн болгон тань лүү зүтгэл, хүн болгон таныг хайрлаад, хүн болгон таныг хүсээд ах. Хүн болгон тантай зураг авахулахыг хүсдэг ч юм уу. Одоо ялаад л байгаа юм шиг боловч үгүй штэ. Үгүй байхгүй. Тэгэхээр хүн надад хайртай болчлоо гэж хэлэхэд би юу гэж хариулдаг гэж? Би танд ямар их атаарах ч ийна гэж хариулдаг. Тэр хүнийг хайрлаж байна гэдэг чинь тэр хүн маш их жаргаж байна гэсэн үг. Маш жаргалтай байгаа. Хүн хайртай болчоор хүн маш жаргалтай байдаг. Тэгээ би тэр хүнд атаарах чам. Надад хайртай болсонд нь биш. Би танд маш их атаарах байна. Ягаад гэвэл эн чинь таны хувьд сайн хэрэг шүү гэж би хүмүүст хэлдэг. Яасан атаархмаар хэрэг вэ? Энэ одоо таны хувьд маш сайн хэрэг шүү. Танд би аз жаргал хүсье гэж би хэлдэг. Тэгээ хүмүүс тэгээд танд таалагдахгүй байгаа мó? Би одоо ингээд танд сайн байна гэхээр та яагаад ингэж хариулж байгаа юм? Би юу ч аваагүй штэ. Та хүнийг хайрлаж жаргаж байгаа чинь та өөрөө үсттэй. Би тэр хүнээс юу ч гуйгаагүй үсттэй. Тэгэхээр эндээс харж яхад хүн танд хайртай болсноос та хүнд хайртай болсон илүү жаргалыг танд өгдөг юм аа. Яагаад гэвэл таны эго чинь тэр үед арилж байдаг юм аа. За тэгвэл одоо хүнд хайртай болохгүйгээр хүн таныг хайрлаад байвал яаж эгогоо багасгах вэ гэвэл тэр хүнд таныг хайрлаад байгаа тэр хүнд нэгүслийн сэтгэлийг төрүүл. Би энэ хүнд хайртай биш. Тэгтээ энэ хүн намайг хайрлаж байна. Хөөрхөн амтан энэ амтан жаргах болтугай. Энэ амтанд би сайн сайхныг хүсье гэж бодож явах нь таны эгог мөн багасгах тийм нөлөөтэй байдаг байна. Гэхдээ л хүн танд хайртай болсноос та өөрөө хүнд хайртай болох нь илүү аз жаргалыг танд авчирна. Тэгэхээр хэн нэгэн хүнд зүрхнийхээ угаас яс махаараа одоо чин сэтгэлээсээ ингэж хайртай болох нь хамгийн сайн үе байдаг байна. Таны эго дууцэгтэй хүртэл багасаад танд маш их аз жаргалыг өгдөг тийм үе байдаг байна.
Эго танд байсаар байтал байгаа цагт та хүнийг хайрлах чадахгүй ш. Та хүнд хайртай болох юм бол таны эго чинь алга болж ич та хүнд хайртай бол. Та тэр хайртай хүнийхээ өмнө том эр хүн биш жоохон хүүхэд шиг болчдөг байхгүй. Хайр бидний эгог багсгаж идэг. Тийм болохоор амьдралд хайр гэж юм байхгүй л амьдрал уйтгартай шүү дээ. Тэгвэл хуусан чанарыг онсноор та эгоноос бүр мөсөн чөлөөлөгдөнө. За ингээд асуулт хариулт үгээр төгсөж чинь. Одоо би та бүхнийг дагуулад зүудний йогийн бясалгал хийнэ. За ингээд та зүудний йогийг хизээч хамаагүй аль хүссэн үедээ хийж болно. Тэгвэл хамгийн тохиромжтой цаг бол 2 дахь унталтын үе. Өглөөгөр гэсэн үг. За ингээд одоо бясалгалтаа оръё. Эхлээд 2 алгаан үрээд за өөртөө массаж хийдэг. Дараа нь бид 9 удаагийн амьсгал авна. За ингээд бие ширүүхэн үрээд массаж хийснийхаа дараа 9 удаагийн амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. 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 Одоо сайхан сэтгэлийн дадлаг, нуруу ихц, мөрсөл 2 алгаа өвдгөн дээрээ тавиад өөрийнхөө хүсдэг болгоныг, өөрийнхөө дуртай болгоныг бусад хамаг амьтанд мөн хүс. Хамаг амьтан жаргалан хийгээ жаргалангийн шалтгааныг олох болтугай. Ингэж бодоход чин сэтгэлээсээ жаргалтай болж байгаагаа мэдэр. Одоо энэрлэнийг үслийн материалыг үзүүлж өөрийн дургуйхан, өөрийн хүсдэггүй болгоныг хамаг амьтанд ч мөн бүү тохиолдоосой гэж бодно. Хамаг амьтан зовлон хийгээ түүний шалтгаанаас чөлөөлөгдөх болтугай. Ингэж бодоход сэтгэл зүрх баяр баясгалаар дүүрч байна. Одоо бод сэтгэлийн материалыг үзүүлж 2 алгаа цээжнийхээ өмнө хавсраад өнөөг хүртэл би амьтны тусыг хүртэж явлаа. Энэ мөчөөс эхлээд би бусдад тусыг бүтээе.
Хамаг амьтныг чөлөө гэтлхүйд хүргэж залуурдах хүн нь би байгаасай. Би яг би үнийг үүргэнд авч үлдье. Ингэж бодоход танд хэмжээшгүй баясал төрж байгааг мэдэр. Хэмжээшгүй үгээр илэрхийлшгүй баясгалан сэтгэлийг дүүргэж байна. Огторгүй хизээх хүртэл оршин тэр хүртэл би оршоод амьтны тусыг бүтээх болтугай. Сансар оршсоор байсан цагт би ч гэсэн үлдээд амьтны тусыг бүтээж явъя. Энэхүү сэтлэр би зүүдний йогийн дадлагыг хийж байгаа юм шүү. За одоо зүүдний йогийн тэрнийг 21 удаа уншицгаая. Анутара Anutara 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 Anudara 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 Одоо бид өөрсдийн биеийг улаан өнгөтэй гэрлэн бий болсноор дүрслэнэ. Биеийн голоор 3 судал 4 хүртийг дүрсэл. Бидний хоолойн хүртэнд 4 дэлбэтэй лянхуа цэцэг байна. Улаан лянхуа цэцэг байна. Лянхуа цэцгийн голд өөрийнхөө багшийг эсвэл бурхан багшийг эсвэл 5 мохуудын дусал шар дусал байгаагаар дүрслэнэ. За ингээд дүрслэлээ үүсгэсний дараа дүрслэл дээр нь төвлөрч байгаад өнөөш нь би тодхон зүүд үзэх болтугай гэсэн сэтлэр ламанчино уншина. Ламанчино 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 ламанчино. Хауник мөн 21 удаа юм уу? Эсвэл чадахын хэрээр олон уншина. За одоо бид бөмб баригч амьсгал гэдэг дасгал хийн. Эхлээд бүх амьсгалаа шахаж гаргана.
За одоо гүнзгий амьсгал авлаа. Хөвлийгээ дүүргээд барина. Хөвлийдээ амьсгалан дүүртэл бариад тэгтээ анхаарал хоолойн хүртэн дээр байна. Анхаарал хоолойн хүртэн төвлөрсөн байна. Амьсгал гаргалаа. Энэ дасгалыг 7 удаа хийнэ. Бомб баригч амьсгалыг 7 удаа давтна. Амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Амьсгал гаргалаа. Дахиад амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Амьсгалан гаргалаа. Дахиад амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Анхаарал хоолойн хүртэн дээр амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Амьсгалан гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Амьсгал гаргалаа. Амьсгал авлаа. Амьсгалан барьлаа. Хоолойн хүртэн дээр анхаарал төвлөрнө. Амьсгал гаргалаа. Одоо өөртөө өнөөш нь би зүүдээ тодхон үзэх болтугай гэж чангаар хэлнэ. Хэдэн удаа чангаар хэлнэ. Өнөөш нь би тодхон зүүд үзэх болтугай. Өнөөш нь би зүүдээ тодхон таних болтугай. За та бяцлаглалын суудлаар сууж гин үү? Арслан хэвтэлтээр хэвтэж гин үү? Ялгаа байхгүй зүүдний йогийг хийхэд биеэ бэлтгэсэн бол өөрийн хоолойн хүртэнд 4 дэлбэтэй улаан линхуа цэцэгд өрсөлдөнө. За голын дэвсгэртээр үсэгтэй наад талын далбайн дээр А, баруун талын дэлбэн дээр нүү, хойд талын дэлбэн дээр да, зүүн талын дэлбэн дээр ра. Үсэг бүхий улаан линхуа цэцэг, тарны үсэгнүүд нь цагаан өнгөтэй. Эхлээд анхаарлаа А үсгэн дээр авчирна. Тодорхой хэмжээгээр нойр хүрч байгааг мэдрэхийн хажуугаар бодлууд орж ирээд энэ тэргээр сүйтгэнээд явахыг мөн хажууд нь давхар ажиглана.
Яг л зүүдэнд байх мэт. Та өөрийгөө зүүдэлж байна хэмээн төсөөл. Энэ бол зүүд. Би зүүдэлж байна. Одоо усаг нүүсгэн шингэхэд таны нойр улам гүнзгийрч байна. Энэ үед таны сэтгэлд юу ч орж ирж исэн. Түүнийг зүүд гэж л бод. Энэ бол зүүд юм аа. Одоо нүүсэг даавсгэн дуусахад улам гүнзгий нойрсож байгаагаа мэдэр. Махбодуудын энерги уусах тоолонд таны тайвшрал улам илүү гүнзгийрч байна. Яг л зүүдлэх мэт. Бодлууд ирж л байна, явж л байна. Гэхдээ тэр бүхэн бол зөвхөн зүүд юм аа. Одоо та усаг раавсганд уусахад та бүр яг унтдаг дээрээ хүрсэн байна. Сэтгэлд болж байгаа бүхэн зөвхөн зүүд. Энэ бүхэн зүүд юм аа. Энэ удаад раавсаг өмсгөн шингэхэд та жуухнаар нойрон шилжиж зүүдэн думблаа. Бүх зүйл өмсгөн дууссаны дараа гүнзгий огторгын гүнд байх нь яг л зүүд мэт. Энэ бүхэн бол зүүд юм аа. Энэхүү хуусан огторгын дундаас загас уснаас үсрэх мэт бодлууд урган гарч байна. Яг л зүүд мэт. Тэдгээр бодлууд цөм яг л зүүд мэт. Та зүүдэлж байна. Та хэдийгээр зүүдлээгүй байлаа ч гэсэн зүүдэлж байгаа мэтээр бясалгаарай. Би зүүдэлж байна. Энэ бүхэн бол цөмөөрөө зүүднээс өөр юу ч биш юм аа. Би зүүдэлж байна. Энэ бол тодхон зүүд. Би зүүдээ тодхон таних байна. Би түүнийг тодхон харж байна. Одоо бид зүүдэн тогтворжуулах дасгалж шилжиж. Зүүдэндээ та одоо аялах хэрэгтэй. Та хаашаа явахыг хүсэж байна? Тэр газар луугаан аял. Төвдийн лахас, Бээжин, эсвэл энэтхэгийн Бодгая болон ариун дагшин газруудаар явж байна. Хаана очихыг хүснэ? Тэндэн очих боломжтой.
хүссэн газар луугаан аял. Нар, сар өөр гарагч байсан болно. Одоо бид аргаан өөрчилж өөрийнхөө хэлбэр дүрсийг сольж үзье. Хэлбэр дүрсээ өөрчилье. Өөрийгөө мод, уул, эсвэл ус болсноор төсөөл. Зүүдэл. Та эрэгтэй хүн байна. Та бас эмэгтэй ч хүн байна. Эсвэл та ядан бурхан болсон ч байна. Одоо тоогоон өөрчилж та 10, 20, 1000 болсон байна гэж бод. Тэгснээ буцаад 100, 10, 1 болчлоо гэж бод. Энэхүү дасгалуудаар таны тодхон зүйд тогтворж ирэх болно. Одоо та энэхүү тогтворчсон зүйдээ бүрэн эрх шээхийг хичээх болно. Үүний тулд байрцаалдуулсан хамгийн их хүсдэггүй, хамгийн айдаг зүйдээ зүйдлэнэ. Хамгийн их айдаг зүйлээ бодож та түүнийг зүүдэлж байна гэж дурсал. Зүүдэлж байгаа мэтээр бод. Зүүдээ бүрэн эрхшээсний дараа та ямар бясалгал хийх вэ гэвэл та гэгээн гэрлийг бясалгана. Үүний тулд өөрийгөө улаан өнгөтэй гэрлэн бий болсноор дүрслэнэ. Гэрлэн биеийн голоор 3 хүрд 4 судал. 3 судал 4 хүрд байна. Зүрхэн хүрдэнд голд нь хум өсөг байгаа. Зүрхэн хүрдний голд хум өсөг байгаагаар дүрсэл. Тэгснээ та дээр доороосоо ажуухан уусаар хум өсгөн дуусчихлаа. Одоо хум өсөг доороосоо эхлэн уусаар үзүүрийн дүлэнд хүрээд дөлөөсаар үзүүртэй хүрч огторгүй дуусан ариллаа. Та сэтгэлийнхээ хамгийн гүнзгий төвшөнд хүрлээ гэж сэтг. Сэтгэлийнхээ хамгийн гүнзгий төвшөнд хүрснээр мэдэр. Энд зөвхөн хязгааргүй огторгүй энх хамгалан л ноёрхон. Тэр бол таны сэтгэлийн хамгийн гүнзгий төвшин. Энэ огторгүй хизээч төрөөгүй, хизээч өөхөхгүй. Энэ огторгүй хизээч үүсэхгүй, хизээч арилахгүй. Тарнын үсэг уусаж арилгатай хамт та сэтгэлийнхаа мөн чанартай л үлдэнэ. Энэ бол хоосон огторгүй энх хамгалангаас өөр юу ч биш юм аа. Зүүдэндээ түүнийг мэдрэхийг хичээ. Түүнийг мэдрэхийг хичээ.
За хэсэг хугацааны дараа та сэрж байгаа мэт болж нүдээ нээгээд эргэн тойрноо харна. Ажиглан харна. За ингээд эргэн тойрноо тойруулж хараад би зүүдэлж байна. Энэ бол зүүд гэж хэлнэ. За тэгээд босоод 5-10 минут энэ тэргээр явахдаа ч мөн энэ ч гэсэн зүүдээ үргэлжлүүлэхийг хичээнэ. Шөнө нь зүүдний нойрны бясалгал хийсний дараа өглөө сэрээд та бүхэн яг ийм байдлаар өдрийг өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. За ингээд өдөржингөө ингэж явж чаддгүй маа гэхэд ядаж нойрноос сэрснийхаа дараах хэдэн минутыг 5-10 минутыг ч гэсэн зүүдэлж байна гэж бодож өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. За энэ бол одоо зүүдний йогийн бясалгалыг ерөнхийд нь бүхлээр нь харахад ийм байгаа. Тэгэхдээ та бүхэн энийг бүгдийг нэг шөнийн дотор хийхгүй шүү дээ. Энэ хэсэг хэсгээр нь хувааж хийн. За тэгээд эхлээд бол зөвхөн тодхон зүүд үзхийг л хичээнэ. За тэгээд тодхон зүүд үзснийхаа дараа тодхон зүүдээ тогтворчуулах гэж үзнэ. Ер нь бол ингээд хэсэг хэсгээр нь хийх юм шүү. За ингээд энэ хүрээд манай өнөөдрийн хичээл төгсөж байна. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоё.